За юу яцхан хонгор бяцхан өрсөд минь ээ. Энийг эхлээд арчаатай би. Энэ дээр яагаад гэвэл одоо юм тавих учраас энэ хэсгийг жоо арчаатай. Өнөөдөр би та нарт үзүүлэх сонирхолтой бас нэг хэд хэдэн зүйлтэй заяа. Дөлөгөөнөрийн хөвөөгөр дүүлэнсэх хосхон шиг дотны амраг чамайга мөрөдөн хайрын дууга дуулж сунаа дуулж сунаа хайрт чамаа юм харуулна гэсэн штэ. За өнөөдөр миний худалдаа авалтууд яагаад эдгээр зүйлсээс эхэлсэн бэ гэхээр бишээ. Эдгээр зүйлсээс яагаад дууссан бэ гэхээр яг эхлээд би юуг худалдаж авах гэж явснаа та нарт харуулъя л та. Би эхлээд өөртөө нэг сороочиг авах гээд энэ сороочгийг авах гээд би Zara орвоо. Энэ айгүй гоё сороочиг та нарын хараа. Энэ материал, энэ айгүй гоё заяа. Тэгээ би сүүл нөгөө өнгөрсөн бичлэгэн дээр нэг цагаан өнгийн өмд авсан байсан шүү дээ. Тэр өмдөн дээрээ энийгээ гоё өмсөе гэж бодоод хамгийн гол нь энийгээ өмсөхдөө шүү дээ. Одоо нэг микрофонтой зурлаад авах үү. За доотлихын товчнуудыг бүгдээрийн товчлоо. Дээдлийн 3 товчийг нь товчлохгүй заяа. Тэнгүүтээ яг одоо ер нь бараг л яа микрофонтой зурлаж байгаа бах та тий. Бараг л ингээд за ер нь энийг цагаан өмдөн дээр өмсөх гэж авсан. За өөртөө нэг юм цагаан өмдөн дээр өмсөх гэж сороочиг авч явж байгаад айгүй гоё платнууд, дресснүүд олж харсан. За хамгийн ихний танилцуулах зүйл болохоор нь шүү дээ тий. За энэ бол яг манай найзын захиалсан ийм silky юпг, манай найз ийм silky юпг захиалсан байдаг. Ийшээ тавьчих. За эхний плаж юу байна? За энийг бол би том нагаз ихчтэй таарна гэж бодоод авсан. Тэгсэн чи харин арзмарын жоохон зөрүү гараа таархааргүй болцсон. Тэгээд энэ үнэхээр том нагаз ихчэд таарахгүй байх юм бол энийг дунд нагаз ихч авах. Энэ гэхдээ уг нь загвар нь бол нь шүү дээ тий. Яг манай том нагаз ихчийн насанд нь тохирсон загвартай байхгүй юу? Айгүй юм нэг дэгжин цэвэрхэн зүгээр юм хар. Тэгээд хальт юм хажуугаараа одоо тайл орж өгсөн маягтай. Тэгээд эндээ ийм хэлхээстэй плажнуудыг ер нь бол эмэгтэй хүмүүс бас нэлээд сонирхдаг юм байлээ. Давсаг гэдэс хэсгийг ингэж аягүй сайн дарж өгдөг, тэр хэсгийг ингэж мэдэгдүүлэхгүй байдаг гэдэг үүднээс ийм хэлхээтэй плажнуудыг ер нь эмэгтэй хүмүүс аягүй сонирхдаг гэсэн бохгүй юу? Тэр ч утгаараа би одоо энэ хар плажыг авсан чинь манай ихчийн арзмаар нь бишээж таарсан. Гэхдээ яг хөө тэгээд үнэхээр бүр яг Монголд очиод таарахгүй байх юм бол дунд нагаз ихч авахаа гэж би бол ер нь яг өөрийнхөө байдлаар төсөлж байгаа. Тэгээ хамгийн гол нь одоо эдгээр бүгдээрийг би Zara-гаас авсан заяа. Хэдээр авсан гэж 9900 won. 9900 won. За дараагийн талааж штэ. Бас яг манай том нагаз ихч ер нь дунд нагаз ихчийн одоо яг насанд нь тохирсон ийм нэг юм дэгжин плаж байгаа заяа. Энэ ингээд тэр чигтээ урдуураа юм товчтой байхгүй юу? Тэгээ энэ бол ийм давуу материалтай доошогоо А хэлбэрийн юутай хормоотой гэх юм уу? Тэгээ бас нэг юм аюу цэвэрхэн юм дажгүй плаж хийсэн чинь энэний бас арзмаар нь жоохон асуудалтай болцсон. Тэгээ бас манай үнэхээр энэ одоо асуудалтай манай ээжид ч таарахгүй, манай том нагаз ихчид ч таарахгүй байх юм бол энийг ер нь бас манай дунд нагаз ихч авах хаа гэж бодож байгаа. Энэ хоёр плажийг биш те нэгээр манай ээж, нэгээр манай том нагаз ихч авах ёстой байхгүй яг одоо миний яг худалдаа авалт хийсэн сэтгэл зүгээр сэтгэхгүйгээр болно штэ. Гэтэ аль нь ч манай том нагаз ихчид таарахгүй, манай ээж ч таарахгүй арзмарын бүр асар том зөрүүтэй байх юм бол ер нь манай дунд нагаз ихч авах хаа гэж би бол таамаглаж төсөөлж бодож байгаа. Тэгээд энэ бас гоё даван плаж маань бас 9900 won-аар авсан, хямдрлаар авсан. За дараагийнх нь штэ. Энийг бол би угаасаа дунд нагаз ихчтэй зориулж авсан заяа. Энэ болохоор ийм гоё дэрвгэр бас ийм А хэлбэрийн гэх юм уу, дэрвгэр нэлээ ийм том плаж ихгүй юу? Тэгээ зүгээр одоо хөдөө гадаа ер нь ингээ явж хахад дээгүүр нэг ийм альчуур энэ төр ороогоо дээгүүр нь цам центр өмсөө. За үнэхээр ийм офисын чухал ажилтай байх юм бол энэ дээрээ бас хар өнгийн зүгээр blazer ийм oversize пижак өмсчих юм бол айгүй дажгүй цэвэрхэн харагдах юм байна гэж бодоод энэ плажыг авсан. Энэ айгүй хүнд, аим хүнд. Гэтэ би ер нь ийм хүнд ховц өмсөх бас ер нь жоохон дуртай. Гэтэ хаа нэг л дээ өдөр тутамдаа хүнд ховц өмсөх юм бол айгүй тухгүй штэ. Тэгээд нэг ийм цагаан плаж авсан. Энэ бас айгүй гоё. Энийн арзмаар нь штэ. Ээл арзмаар гинэ. Ээл арзмаар гэж байна. Энэ плажийг бас л 9900 won-аар авсан шүү дээ би. 9900 won-аар авсан. Ер нь энэ хямдралуудыг алгасахгүйгээр хямдралаар хувцаавна гэдэг чинь би л бас сэргэлэн зүгээр ухаан л гэж боддог.
За би ч одоо төрсөн ганц ихчтэй хөөн. За төрсөн ганц ихчтэй одоо нэг ийм палаж авсан. Энэ айгүй хөөрхөн байгаас тий. Энэ яг манай ихчд бол бүр гоё тий хажуудалтай юм гоё цахилгаантай. Тэгээд даавн материалтай. Ийм гоё палаж бас ийм доошоо. Гэтэ энэ харин жоохон сул тал нь гэрэлтгэхэд ижиж магадгүй. Гэтэ яг дотор нь цагаан өнгийн юм өмсчих гэж хэлчихэд ер нь бол болно доо. Энэ палажийг ихчтэй авсан. Одоо яг ингэж харагдана гэсэн үг. Тэгээ энэ мөрийг ингээд өөрөө тааруулчлах юм шиг лээ. Яг өмсдөм шиг харагдаж байна. Хээ. За энэ одоо цагаан энэ том даавн плаж биш үү те? Одоо энэ плаж энэ хэдэн төгрөгийн үнэтэй вэ? За таагаарай. Яг одоо бүгдээрээ ам дотор хэлээрэй. 1 2 3 адилхан 9900. Тэгэхээр би бүх плажнуудыг 9900-аар авсан заяа. Тэгэхээр нэг плажны үнээр 5 плаж авсан гэсэн үг. Тэгэхээр 1 2 3 4 плажийг та нарт танилцуулсан байна. Одоо сүүлийн плаж. Энэ угаасаа би ярьж байгаад авсан. Яг ярьж байгаад баг нагацгчтай авсан. Угаасаа би энийг шууд ингээд хараад дэлгүүрт ингээд лангуун дээр байж хахад нь ингэж харангуудаа шууд арзмаар ингэж харснаа. Оо манай баг нагацгч их байна гэв яг бодсон байхгүй. Яг тэгэл манай баг нагацгч чинь ийм өндөр заяа. Өндөр ийм ястай ийм эмхтэй байдаг байхгүй юу? Ийм. Тэгээд манай эмээ чи өөрөө нөгөө бүжигч хүн байсан болохоор ер нь манайхан айгүй жоох ястай. Тэгээд энийг болоо баг нагацгчтай авсан. Ийм гоё хар өнгийн классик бас ийм урт тэгээд дэрвгэр ийм хормоотой. Тэгээ ийм плаж байна. Энийг ингээд албан ёсны энэ урдталтаа бас ийм хөөрхөн жижиг юм оноотой хөө энэ ардаа. Тэгээ ингээд алхаа явахаар энүүгээр ингээд хөлн түг гэдэг. Энэ дээр ингээд гоё өсгөөтэй гутал өмсөөл эсвэл гоё ботинк байсан ч болно. Тэгээ гоё сандал байсан ч болно. Ажил дээр бол одоо жишээлбэл офисын ажил хийлээ гэхэд энэ дээрээ зүгээр гоё өсгөөтэй гутал тэгээд энэнийхээ дээгүүр бас ийм блейзер одоо харангийн одоо бичакин тэр өмсдөг ч юм уу. Одоо яад юм те. Юм норж онж ирчих штэ. Өстой болохгүй. Камерын дээр юм норж унж орж ирэх. Өстой тэгж болохгүй. Энийг ингээд үзээ л да. Одоо жишээлбэл биш тэ харъя. За энэ плажийг миний пижакны миний үнэртээ бас амар гоё үнэртэж байна. За энэ пижакийг ингээд энэ плажийг ингээд манай ихч өмслөө заяа. Тэнгүүт дээгүүр нь ингээд хар өнгийн блейзер. Ийм ингээд өмслөө. Тэгээд ингээд ханцуугаа ингээд хойшлуулад ингээ явахаар ямар гоё харагдах уу? Нэг тийм хит хичээгээгүй мөртлөө нэг юм цэвэрхэн яа миний үнэртээс амар гоё үнэртэж байна. Ингээ явах нь шүү дээ. Дайжгүй харагдаж байгаа юм шүү. Тийм. Ер нь ингээл явна гэсэн үг. Тэгэж бодоод баг нагаз ихчтэй нэг юм плаж авсан. За баг нагаз ихчийн плажны үнийг таагаараа манайхаа хэдэн төгрөгийн үнэтэй вэ? Тэгээ яг үнэхээр бос плажнуудтайгаа бисээ хилцсэн шүү те. 5 плажийг 5,900-аар аваад нэг плажны үнээр 5 плаж толлоо гэд 9,900 авсан юм байна уу? 9,900 авсан байна. За нэг ийм плаж байна. За ингээл боллоо. Өнөөдөр энэ нэг 5 хүүхэнд нэг ийм плаж сонгох шөвдөө 5 хүүхний тэгээд 2 нь жоохон. Гэтэ би хилцсэн л те. Ээжтэй нөгөө өдөр ингээ уцаар яриад плажийг үзүүлээд ингээ арзмаар ингээ ярьж байхдаа за тэгвэл энэ удаагийн ачаан дээр ээж танд юм очихгүй байна гэд тэгсэн чи ээж за зүгээр ээж нь угаасаа чамаас авахаар л нэг болж байгаа зөндөл юм авч байгаа юм чи зүгээрээ дараагийн удаа анхаараа гэсэн. Тэгээ дараагийн удаа анхаарал одоо юм өгч явуулахаар болсон доо. Одоо ийм л байна тэгээ ингэж гоё хямдралыг ашиглаад би нэг плажны үнээр ийм 5 плажтай болоо гэрээгээ 5 эмэгтэйд солионы хувцас авлаа. Тэрний 2 нь жоохон арзмарын асуудал гарах юм бол нөгөө 3 нь л ийм плажтай боллоо гэсэн. Тэгэхээр манайха миний YouTube дээр subscribe дараагүй байх юм бол subscribe дараад өгөөрэй. Тэгээд баярлалаа дараагийн бичлэгээр уулзцгаая.